Өдөртөө охин дараагийн мэдээг танилцуулъя. За нэг муур жилдээ 3 удаа зулцгалж 4-өөс 12 зулцгаа төрүүлдэг байна. Хүмүүс анх төрсөн нялх мууранд дуртайч томроод ирэхээр нь гудамжинд төөрүүлдэг нь анхаарах асуудал болжээ. Тиймээс Cotton Eat Cat Cafe харгалзах эзэнгүй болсон зулцган муурыг олж асарч дархлаажуулалтанд хамруулж мөн үржлийг нь хаасны дараа бусдад өрчлүүлдэг байна. За тухайн байгууллагыг үүсгэн байгуулагч Бомон Цэцэг дөнгөж ирсэн нялх муурнуудыг асарч угдсаар гэртээ харилгүй 21 хонжээ. $500 муурны үржлийг жилд хаах юм бол нэг муур штэ гудамжинд хаягдаад үржихэд 24-өөс 36 муур болдог. 500 муурны үржил жилд хаахаар хэдэн муур хаахаар 26 муур төрхөөс хамгаалж байгаа. 26 мянган муур гудамжинд хаягдахаас хамгаалж байгаа. Тэгэхээр хитийн зорилго маань тэр бидний ер нь бүгдээрээ жижигхэн төл амьтанд дуртай штэ бүр үндэснээрээ тийм хүмүүс. Тэнгүүд нөгөө муурын зулцгч жижигхэн бахтаар амар өрхөн мэдэн штэ жижигхэн бахтаа. Нөгөө жижигхэн бахт амар өрхөн бахт наавч тижижээд тэгээ томроод ирэнгүүд нөгөө нэг орооны асуудал гэдэг юм мэдтгүн. Муур гэдэг амьтан чинь 6хан сар болоод эм муур ороод 14 хоног орилдог байхгүй юу. Ингээл жижигхэн хөөгч ингээл шүнжэнгөө өдөржингөө 14 хоног орилохоор стресстэй ямар хэцүү юм бэ? Энэ одоо байнга ингэж насан туршдаа арилгах юм уу гаргаа хийдэг. Нүднээсээ холдуулж лээвэл өөрийнх нь асуудал алга болчлоо гэж боддог үгүй байхгүй. Нөгөө амьтан чинь гудамжинд гараад эр мууртай хэлтэл тэгээ шууд 2 сарын дараа 4-өөс 12 зулцэг гудамжинд гаргаж байгаа. Тэгэхээр та маш том нүгэл хийж байгааз. Тэхийн оронд тэр муураа амьдралд нь 15 жил наслах амьдралд нь ганцхан удаа 150 мянган төгрөгөөр үржлийг хаалгачих юм бол 6 сартад үржлийг хаалгачих юм бол дахиж тэгвэл шөнө орой орлохгүй 14 хоног орлохгүй гэрээсээ зүхтахгүй ороо нь орохгүй яг л ингээл жаргалтай муур. Ерөнхийдөө одоо бүгд мэддэг болж байна. Бүгд мэддэг болж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө орж ирж байгаа хүмүүс одоо илүү соёлжж байна. Гутлаа тайлхан тайлаад тэгээд нөгөө орж ирэх степүүд гэдэг алхмууд гэдэг үүдэнд бичсэн байгаа. Тэрнийг уншаад орж ирж байна. Тэгээд мэддэг болж байна. Тэрэнд нь бас баярлж байгаа. Тэгээд муурыг дээрэс нь нөгөө орж ирээд тамлаад байдаг гэсэн бол одоо нөгөө тамлахаа хэлж байна. Амтны эрхийг одоо залуучууд айгүй мундаг болж байгаа шүү дээ. Амтны эрхийг ингээд дургу ахт нь хурж болохгүй юм байна. Жишээ нь одоо сүүлнээс нь зулгаж болохгүй юм байна. Дургу ахт нь хүчлээ тэрж болохгүй юм гэдгийг мэддэг болж байгаа. Одоо тэнгүүд манай их эцэгчүүд хүүхдтэй зааж өгмөр байна. Одоо нөгөө зинзэн үегээд яриад байгаа залуучууд мэддэг болоод ингээд одоо айгүй соёлжж шүү дээ. Тэгэнгүүт одоо 16-аас доошоо настай хүүхдүүдтэй одоо ингээд 10-аас 10 настай хүүхдүүдтэй манай их эцэгчүүд одоо зааж өгмөр байна. Одоо сэтгэл хөдлөлөөр та нар битгий амтаа авч тэжээгээч. Маш сайн төлөвлөж бодоод муур гэдэг амьтан чи 3 жил амьдардаг амьтан биш байхгүй юу? 15-аас 20 жил амьдарна. Хүн тижээр амьтан амьдралдаа нэг удаа тижээ. Насан туршдаа хайрлж тижээх болохоор битгий төлөвлөлөөр амьтаа аваад тэгээд нөгөөдхөө хүнд өрчлүүлээд ингээд гадаа гаргаж хаяад байгаа чи.